Таны сонсох суваг өгүүлж байна. Зохиолч Ч. Лододамба. Хугараагүй ноён нуруу. Зуны адаг сарын тэр нэг өдөр бензинээ дууссан мянган дугууныхаа дэргэд арга баргадан хэвдэж хаалтгүй хурцнаар нь хайр найргүй төөнөгдөн байхад ёсиглсэн өвлийн тажигнам хүйтэнд хөндийн салхисроо давхиж явах шиг сайхан жаргал энэ хорвоод үгүй юм шиг санагдаж байв. Амьсгалах бүр уушиг руу халуун ус цудгаж байгаа юм шиг болж хөлсөнд нэвтэрсэн хувцас бэйд наалдаж халуун уураар жигнэн нүрийн хөлс арчих тусам асгарн цамцаа чимхэн байн сэгсэрвч өөрчлөгдөх өнгөрөх юм огт үгүй. Ам заваарч анхандаа хүйтэн буулгын ус бодогдож байснаа. Сүүлдээ зөвхөн ус бодогдож 4 цагийн өмнө цэлэлзэн урсаж байсан голын дэрэгдүр хурдан өнгөрөхдөө ядаж ганц балга уугаагүйдээ харамсаж байв. Халуун өдөр юм бүхэн халуун байдгаар барахгүй. Бүх юм тэр халуунд тус нэмэр болж байгаа юм шиг санагддаг болохоор хажуугаар өнгөрсөн төмөр замын шугам эгц туссан наранд гялалзсан замын нуруунаас харьсан нарны хурц гэрэл мяралцсан энэ өдрийн халууныг улам их болгож байх шиг бодогдож байва. Төмөр замын шугам дээгүр явж байсан бараан хувцастай хүн намайг харснаа. Замын довжоо шороо руу алгуурхан буугаад эрмэг том гიშгэлтэр алхлан над руу шууд ирлээ. Тэр хүн тос болсон цэрэг хуучин ногоон өмд энд тэнд цоорч урагдан хөвнөн гарсан хуучин ногоон хүрм өмсчээ. Захан задгай хүрмийн цаан их хуучирсан ногоо ноолсон даавуу дарга цамц цухойж байв. Амрыг ирээ гэж тэр хүн хөнгөнсөн бүдүүн дуугаар хэлэхэд нь сүрхий хуучирч улайг нь зис утсаар энд тэнд торгож ойсон ажлын харгуутлын өсгий тов хийтэл нийлв. Би хару мэндэлвэ. 50 хивэж 60 шахсан болов гэмээр тэр эрийн үрчлээ суусан нүрт угт нь гүн бодол их гашуудал тогтон хунгарлсан ухаалаг хоёр нүд нь амьдралын урт бөгөөд хэцүү зам туулсны тэмдэг байв. Дуугойч нэвдрээ юу гэж тэр хүн асуух зур мөрөн дээрээ үүрч явсан хурц царилаа газар тавиад миний дэргэд ирж завлан суув. Үгүй эвдрээгүй. Бензинээ дууссан гэж би хариулваа. Тамхи байна уу гэж тэр хүн хэлэхэд би хайрцагтай тамхиа дэлгэж барив. Нөгөө хүн нэг ширхгийг авч үзүүрийг нь алгуур эмэрт суугаад өврөө дарж үзснэ. Зөвхөн уруулаараа инээмсэглэж. Хойш шуунаас бусдыг гуйх нь бололтой. Та шүдэнзээ өгнө үү гэж хуруугаа эмэрч гараад асуув. Шүдэн завч тамхиа асаагаад хэд дахин урт гихчин шуунаг сорлоо. Өглөөнөөс хойш татаагүй юмсан. Толгой манарч айгүй байна. Гэт өргөн магнаага зүүн гарынхаа араар арчив. Мөн халуун өдрөө гэж миний хэлэхэд тэр хүн тамхиныхаа үнсийг ногоон дээр нисэлж унгаах зур. Халуун ч юу байх вдэ. Гэт өтгөн хар хөмсгөө зангидан дэнгэрөөд харахад түүний хоёр нүдний дунд 3 гүн атраа тодров. Тамхиныхаа хайрцгийг буцааж өвөртлөхөд гэрээс авч гарсан цаастай чихрээс үлдсэн 2 чихэр гарт баригдсныг гаргаж та чихрэд гэд өгсөн тэр хүн нэгийг нь авч ажиглан харснаа цамцныхаа ингэрийн уутанд хил. Би үлдсэн чихрээ задалж амдаа хийгээд хүлхэх зур. Ам бузар цангаж байна. Юм олж уумар газар байна уу гэж асуусан тэр хүн. Манайх энэ үүхэн толгойн цаан би. Очвол хүүтийн байгаль байх л да. Бас тэгээ зам засварын дээрзэн орой ирнэ. Түүнээс бензин ч олдож юу магад гэлээ. Ингээд би дугуйгаа төрж түүнийг дагаж явлаа. Замдаа хүнд дугуй түрэн ядарч явааг минь хараад тэр хүн өрөөсөн гараараа имэйлээс нь барьж төрөлцөн туслав. Хөлс цогсоо жолоогүй асгаран урсаж байхад тэр хүний магнад хөлс дааварлсан ч шинжгүй сэвэлцтэл алхан явж билээ. Зам засварын дэрзэн ирсэнгүй. Тэгэд би тэндээ унтах боллоо. Миний шин таньд нэрийг Дорж гэдэг ажи. Тэр бол замын эргүүл бөгөөд түүний гэр болсон жижиг тасалгаанд 2-оор 1 хуучин авдар 2 чимдан өөрөө хийсэн бололтой 3 мухар сандлаас өөр хогшилгүй байв. Монголчууд хонцоо байгаа юмараа дайлдаг заншилтай болохоор тэрээр доржгүй жижигхэн гонцгор борц хөшиглэн цагаан будаа хаилж хоол хийв.
Хоолн дээрээ би хөдөө байдаг ахтаа өгөх гэж хотоос авч гарсан цагаан архиа задлава. Доржгоо нилээд халж ам цайран амьдралынхаа дүүхийг ярил. Би хал үзэж халуун чулуу долоосон хөө. Аавын хүү ундагч юм, давдагч юм гэдэг. Миний амьдралд унхал илүү байсан юм. Хорвоо дээр хүн шиг тэсвэртэй амтан байдаггүй болохоор уучирсан бүх зовлонг тэсээд өнгөрүүлсэн хүн дээ би. Амьдралын минь ноён нуруу олон дахин хугарсан боловч нөхдийнхөө тусламжаар залгаж боосоор одоо хүрсэ. Би уг нь Өвөр Хангай аймгийнхөө 1930 онд цэрэгт 21 настай шав хийсэн эр татагдж ирээд 2 жил болж ерөнхий сургуульд орж 1935 онд төгслөө. Тэгээд говьд тэд дугаар дивизэд салааны дараагаар ажиллах тушаал аваад нутагтаа явж нэг сар амрах юм бол шэнхэн дарга болсныг хэлэхүү, олон жил харайг өгч хэлэхүү, мортоход хөдөлсөн тоос татраагүй байхад гэрийнхээ гадаа бууж билээ. Хөгшин ихийгээ эргэх, цэрэгт явахынхаа өмнө сууна гэж ярилцсан Должин гэдэг нутгийн бүсгүйтэй суух бодолтой л харьсан хүн юмс. Гэртээ нэг хоноод маргааш нь найзынхаа жороо морьтой хөнгөн хэрэглэлтэй, нанжингахаа ногоон гөлөмтэй эмээлийг нь гуйж цоошин дарга хувц өмсөж нагаан буу сумлад зүгэд Должингэнд очив. Гэж хэлээд доржгоо хөвгөлтэй нэмсэглэв. Толгойгоо гуурхан сэжилж. Сомтай нагаан зүүж хүний морь эмээлээр гойж явдаг чинь залуугийн өвчин шүү дээ. Гэт хэсэг зул дуугүй болсноо үргэлжлүүлв. Замд дайралтсан нутгийнхан мөн сайхан дарга болж дээ. Ёстой нэг хиймэртаа явна гэж шагшин магтах дээр нь өнгөрсөн сэтгэл минь бадарч нисэг шахаж байв. Должингийн гадаа бухад тэр нохоогоо хорж өгөв. Хажууд нь очоод минь дусч үгүй шуудал. Би чамайг аваачих гэж ирсэн. Удахгүй хоёулаа явна да. Яма бэлтгэх хэрэгтэй. Гэж хэлсэнд Должин надад гайхан харснаа төв дуугаар. Сайн явж ирвүү? Гэвэ. Эчиг зовох хоёр сэтгэлд давцаж хэлэх үгээ олж ядан түүндээ бантаж нүүр минь улайгаа зөвхөн сайн гэж хэлээд гэрт нь орлоо. За тэгээд л ормогц Должингийн их эцэг хоёр сайхан эр болж тээ. Цог жавхлан бадарсан тостайгаар барьшгүй дарга болжээ гэдэл магтавда. Дарагдж ихэлсэн сэтгэл дахин сагсааж бууга өвөр дээрээ тавин гэрийн баруун хойно завилсан. Утсан ч үгүй. Цай буцалж түүний дараа надад зориулан гаргасан тарган хоньны мах болж өвхөхнөөс арз гарган зочлоо. Эдэж ууж байх цаураа Должингийн аав ерөнхий сургуульд үздэг хичээлээс эхлээд л нагаан буу хэд өсөрдөг хэдэн алд газар тусдгийг хүртэл асуув. За тэгвэл Орсланжуу мянга бууцны дараа чалчиж гудрах уу гэж өвгөн завлаатай хിവэрэ өндөлцөн надад ойртож суув. Угаалтаж үхэр хоолдож чи нөгөө усны тэмээ авчираач гэж авгаан хэлэхэд өвгөн уцаарлангуй дуугаар байцал та чухлал юм ярьж байна гэв. Авгаа шууд ирж өвгний мөрөн дээрээс нь зөөлөн татаж чи бошоохон яваад хэрэлтэй гэхэд өвгөн дуртай дургүй босож яриа хүнийг шаацгаа гэдэг ярддаг хүнийг чавганц гэдэг үнэн шүү гэд хөгжилтөө инээснэ. За хүмүн би удахгүй ирнэ. Тэгээд л тавтаа яри гэд гарл. Должингийн их аргалт үгээр гарч одов. Бодвол бид хоёрыг яриг гисэн байх л да. Тэдний гарснаас хойш Должин бид хоёр бие бие ширтэлцэн хэсэг дууг байсан. Тэгээд би амьсгаагаа дотгошин сайн гихчин татаад. За би цэргийн дарга болсон. Говьд очиж салааны даргаар гэтэл мордод явж байсан чинь чамаас нэг асуулгүй том болохгүй санагдаад тэсэж ядахтаа буцаж ирлээ. Гэсээр Должингийн аав орж ирээд дэргэд минь зогсож дорж мэнэ үхэр буу хэд үсэрдгийг хэлээд ал гэв. Эхэнх нь нэг үсэрдэг. Гэхдээ сүүлийн үед түргэн бууддаг тусгай онцтой их буу гарсан. Гэж би хариулваа. Оо хайда мөндөө. Түргэн бууддаг гэсэн чинь олон үсэрдэг гэсэн үг шүү дээ. Тусгал нөртөөгөр л ярина бидтэй. Гэж хэлтэл гаднаас орж ирсэн авгаан. Үгүй чи чинь
Юу болоод буцаж ирэвдэ? Гэсэн дөвгөн далаа гимшилтэйгээр хавчсан. Зайлтай нүдээр нэмцэглэж над өдөрмөд гонон боо хэд үсэрдэг юм битэ? Гэж шивнэн асуув. Юуны чинь гонов вэ? Шар тайлаг аваадара. Гэж авгаан хэлэхэд өвгөн. Мөн хол дэгсэлж юм да. Гэд бүдүүн дуугаар баржигнуулан инээсээр гарав. Хөө мэн. Наадахын чинь нас ахих тусам үг нь олон болоод л хэрэггүй юм. Хөртэлгүй зүйл тушуу дөрхөн их болж байгаа юм. Нөгөө зөнөглөх гэдэг нь л ирж байгаа бололтой. За би чаргалдаа явъя. Гэд авгаа гараад явчих. Би чамайг аваачаар ирсэн. Хамт явна. Гэж би хэсэг дуугүй байсныхаа дараа хэлсэндээ Должин над руу удаан гихч ажиглан ширтэж байснаа. Чамайг харах тусам танихгүй хүн шиг болоод байна. Хүний мөр имэйлэр гоёод дайтах гэж байгаа юм шиг буу зэвсэг агсан ирдэг чинь юу билээ? Хүн даруй цантай байвал аятай байдаг. Гэж урдаас минь зэмлэж билээ. Надад өөрийн байдлыг зөвтгөх үг олдсонгүй. Арга барагдахдаа шилээ майжин тамхи гаргаж должинг тат гэсэнд тэр минь бодхон хар нүдэ тормол зуулан инээнцэглэж. Би ямар тамхи татах биш дээ. Чиний сэтгэлийг би ойлгож байна. Саяхан сургууль төгсөж дарга болсон болохоор хөөрч байгаа. Хөөрчч болно. Харин сагсаажил болохгүй. Жаргах үед сэрэмж, зовох үед хатуужил гэж хуучин үгэнд байдаг. Наадах тамхиа цааш нь хийгээч. Гэв. Саксузан гаргасандаа бантаж гөлрөөд тамхиа дэлгэсэн хിവэр нь барьснаа. Сая мэдж шалавхан өвөртлөв. Должингийн занг мэдсээр байж хүний мөр имэйлэр гойж буу зэвсэг зүүж явснаа бодоход над шиг мангу амтан хорвоод үгүй юм шиг санагдав. Должин сэтгэлийг минь бүрэн эзэлж төөнийг хайрлах сэтгэлийн зэрэгцээ хүндэтгэх сэтгэл ургаж должингүй бол амьдрал минь навч цэцэггүй хувхай мод шиг шүүс үзэмжгүй болно гэж бодогдож байгаа. Хэдэн өдрийн дараа должинтай сууж хурим хийгээд бид хоёр явсан. Бэйбэйдээ хязгааргүй хайртай бас тэгээд должин минь дөрвөлжин бурам шиг эвлэг зантай хүн юмсан. Хүмүүс сайн гэр бүлийн тухай ярихад бид хоёрын тухай заавал ярьдаг байж билээ. Цэргийн дарга нар үргэлжил манайхаар цугларч бид олсноо олонтой хамтран ууж идэж хөвжөлтөө шуугантай амьдарч байв. Бас должин маань цэргийн дарга нарын ханзарсан урагдсныг ойж их шигэн л байдагсан. Манай ангид шинэ газар нүүдэлсэн болохоор нэг жил хам хум барьсан гэрт өвөлжвөө. Хавар должингийн минь би сүрхий муудсан боловч эмч докторийн хүчээр сайжрав. Бас тэгэд хүүтэй болж түүндээ Баатар гэж нэр өгвөө. Ястай цэврүшиггүй байж билээ дээ. Гэснэд оржгүй гүн санаа алдаж нүд нь ямар ч хөдөлгөөнгүй болон сөөмөлзөн асаж байгаа лааны дөлийн дээгүүр хэсэг ширтв. Тэгэд босож орны дэрэгдээс савтай тамхи хуучин мод толгой авчираад нэрх гэсэн боловч гарын чичрээд чадсангүй тул над тийш гараа тасаж нэг тамхи өгнө гэв. Бид хоёр тамхи татаж хэсэг зур дууг суува. Сайхан явдлаар ихэлсэн дорж гуан яриа гонигт явдалд орох болсон нь түүний байдлаас ойлгогдов. Тэгэхлээр би тэгэд юу болсон бэ гэж асуух зүрх хүрсэнгүй. Гэтэл доржгой нүдэнд нөгөө хадагдсан гонигллийг дүр боловч дарсан баярын оч гялалцаад нэг өдөр чулуун гэдэг зэрэг манайд байж байгаад унтчихснаас болж би сумангийн даргаас 5 өдрийн сахилга гүртвэ. Чулуу миний амьдралд баггүй балаг тарьсан хүндээ. Гэд доржгой шазуура зуугаад хамраараа урт амьсгаавл. Тэгэд алгаараа нүрэхэд эргүүлэн арчаад нүдээ цавчлан бодол хийлснэ. 2 хоноод байтал сумангийн дарга өөрөө ирж хаалга нэгэд намайг гаргав. Бошуухан харж должингийн сэтгэлийг амра гэв. Айл нэг цэрэг унтснаас хэлс шийтгэгдэж 2 хоног сахилгад суув гэж бодоод урамгүй ууртай гэлдэрсээр гэртээ ирэхэд должин минь өгдөж ирв. Ууртай дарга урагшгүй цэргээс болж хэлс хоригдож байгаад ирлээ. Гэж хэлэхэд должин минь 2 гараараа баруун гарыг минь чангатгаж байгаад өвгөн минь хүнийг буруутгахын өмнө өөрийгөө шүмжилж үз. Навч нь муу бол үндэстэйгээ холбоотой байдаг шиг цэргэн сахилга алдаж байхад даргатай ярихыг буруу гэж болохгүй байхаа гэж хэлвэ.
Нэгийг салхинд хоригдож ядраад ирэхэд ингэж хэлдэг хань байдгаа гэж би тэр үедээ гомдож байсанс. Гэвч хойн сонсвол Должин минь намайг гаргах гэж сумангийн дарга, хорооны дарга, дивизийн дарга цөмд нь очиж гуйсан байж бил. Хөөхий минь бас 2 хоног хоол ундгүй. Гэрийн гадаа хүний хөлийн чимээ гарах бүр намайг ирвүү гэж гарч орж байжээ. Ховрхон хүн юмсан. Гээд оржгүй надад харахад түүний нүдийг бүрхсэн гуниглал гаслан надад дамжиж би өөрийн ирэхгүй санаа алдав. Доржгүй зүүн гараараа магнайгаа тулан доош харж хэсэгсв. Түүний хоолон зангираад амандаа хуралдсан шүлсээ залгиж чадахгүй ядаж байгаа нь над мэдэгдэж байв. Арай гэж шүлсээ залгаад дээш харж урт санаа алдснаа. Должин минь намайг дагаж хоолтой хоолгүй явснаас өвчин олж 1938 оны хавар хэвтээд 5 дугаар сарын 15-ны орой 9 цаг 21 минутанд нас барж би 2 настай өнчин хүүхэдтэй үлдсэн. Гээд доржгүй надад харах гэснэ. Экшн зур харцаа буруулж доош харав. Гэвч түүний нүднээс нулимс гарсангүй. Харин хацрынх нь булчин татган нь жижирч байв. Тасалгаанд нам гүн бөгөөд доржгойн тасалдан амьсгалах нь тод сонсогдон лааны сүмэлцэж байгаа гэрэл урсан гарахыг нь зоргоор хориглон дотогш татсан гашуун нулимсаар дүүрсэн доржгойн зүрхний цохилтыг тоолох гэсэн шиг анивчиж байв. Доржгой ер бусын эрс хөдөлгөөнөөр аль эрт улдарсан тамхины иш явж хэд сорсноо. Эх хүн үрээ харж байхдаа гол нь тасардаггүй гэж үн юм шүү. Должин минь 5 цагийн үед хүндрээд 7 цаг хүртэл тарчилж байгаад овгөн минь хүүгээ айлд оруулчих гэхэд нь би хоймроо тоглож байсан баатрийг өргөж аваад гарах гэхэд аваад ирээч үнсий гэж билээ. Хүүгийнхээ 2 хацраас удаан гихч үнсээд за аваад гардаа гэж хэлж билээ. Хүүгээ айлд оруулаад эргэж ирэхэд намайг дэрэгдээ суулгаж ядах тачи хүүгээ 10 хүртэл хүнтэй битгий суугаарай гэхэд нь нулимс минь аяндаа асгарч үгүй хэзээж суухгүй гэсэн юмс. Должин минь намайг ширтэж байснаа. Миний өвгөн битгий уйл эрхэн хат туужилтай байх хэрэгтэй. Нэгэнт зайшгүй ирсэн зовлон гогт зовх цагт хатууж гэж манайд очоод байхад чинь хэлсэн шүү дээ. Харин чи миний гарыг чангадаг гэлээ. Должин минь тайван байхыг хичээж байв. Гэвч түүний нүдэнд хүү бид хоёрын амьдралын цаашдын замыг тааж харах гэсэн сэтгэлийн гүн зовлон тодорхой байв. Алхан бүрдээ хүүгээгээд Должингийн хоолой зангиран дуун тасалдаж хэсэг болсноо үргэлж дүүлэн анхаарч хайрлаж яваарай гэв. Би хариу дуугарч чадсангүй. Ямал хэлэх гэсээр нүдний нулимс гарах гээд байсан тул зөвхөн толгойгоо дөхөв. Ингээд нөхөд чирлээ. Эмч чирж амтараа хийв. Должин минь тойрч байсан хүмүүсийг харж энэ хоёрыг минь л гарч яваарай гээд дахин үг хэлэх гэснээ чадсангүй. Ам нь ангалдсан уртаа гээд доржгүй. Өөрийн ирэхгүй гарч ирсэн нулимсныхаа туслыг газар унгахгүй гэсэн шиг шимэн залгаад нойтон замыг нь гарынхаа алгаар арчив. Доржгүй уруулан жижирч байснаа аяхтай архи авч. За хүү минь чиний аз жаргалын төлөө гээд нэг мөсөн хөнтөрч орхивоо. Танда зовлонгоо ярьж таныг амархад чинь саад болж гин үү да гэж доржгүй хэлэхэд үгүй доржгүй гэж би хариулваа. Амьдралд нэг удаа тохиолдсон сайхан юм алдчихсан хүн түүнээ ярихад хэцүү боловч ярьсны дараа онгойж хөнгөрөх шиг болдог юм. Гээд доржгүй надад харахад уруулт нь хүчилсэн инээмсэглэл нүдэнд нь гүн гашуудал тодорч байв. Доржгүй алга уурхан босож хойд гаранд өлгөөтэй байсан жижигхэн хүрэн гуутай зураг авч ирээд байрандаа сууж миний жаргалын тэмдэг энэ байна гэд над өгөх гэснээ болж өмнөө байрлал ширтв. Би босож ард нь очоод мөрөн дээгүүр нь харлаа. Нэлээд хуучирсан гэрэл зураг дээр дундаа өндөр нарийнхан ширээн дээр хиймэл цэцэг тавьж эгц харан зогссон эрэгтэй эмэгтэй хүний дүр байв. Должин минь шүү дээ.
Гэж доржгоо тэр зураг дээр байгаа эмэгтэйг хошууга цорвайлган зааваа. Должинг харахад хөөхөн хүүхэн ч биш л байв. Гэвч харах тутам ямар нэг ёр бишийн тайван байдал нүдэнд нь гэрэлтэж, нүүрийн ширхэг бүрээс нь баяр жаргалын туяа цацарч, нүдийг минь бүлээн элчирж игнэж, дэрэлчин зүрх сэтгэлд минь дамжин байна. Хөөхтийн барьж ядсан гинэн нэмсэглэл уруулдан тодорч байгаа нь энэ зургийг харахад жаргалынхаа ихэн залуу цагтаа зуурдаар нас барсан түүнийг харамсах сэтгэл өөрийн ирэхгүй төрж санаалд. Харин доржгойн хувьд бол тэр үеийн цог жавхлан бүрдсэн ёстой тостой гараар барьшгүй доржоос одоогийн доржид үлдсэн маш ховор байв. Бэд хоёр зураг руу ширтэн хэсэг дуугүй байсны дараа доржгой хоёр удаа зөөлөн тамшаалж санаалцнаа үргэлжлүүлв. За тэгэд яах вэ? Үхснийхээ хойноос үхдэггүй гихчээр хөө бид хоёр үлдэж амьдралын төлөө зүтгэл. Эх нь олонд нэртэй, төмөнд хүндтэй, хайр булаад сэтгэл татсан хүн байсан болохоор өнчин хүүхдийг нь цэрэг дарга гэр бүлийнх нь хүмүүс бүгдээр асарч төрсөн үр гарсан хүүхдээс өөрсгүй хандан харж байв. Миний хүүч хүний хайр булаасан хөөхөн амтан байж дээ. Би ажлаа сэрмэгц хүүтэйгээ тоглож амттай бүхнээ амандаа хийлгүй өгч аль сайхан бүхнээ түүнд зориулсан жил боллоо. Гэтэл 1939 оны хавар болж Японы цэрэг манай хил дээр өдөр шөнөгүй гүтгэлэг хадгалаг гаргаж байв. Нэг өдөр тушаал авч манай анги дайнд бэлтгэх болоод гэр бүлийн хүүхэд хөгшөд эмэгтэйчүүдийг ард явуулах болвоо. Бэж Баатрыга бас явуулав. Аава би явахгүй. Чамтай зүг байна гэдэл хүзүүнээс зуурчхаад байхад нь би тавьчих чадахгүй. Байж чадахгүй байхад эмэгтэйчүүд хүчээр салгаж аваад явсан юмсан. Хөөхий хүүгээ үнсэж чадаагүй дээ. Одоо хүртэл гомддог юм. Би түүнтэйгээ дахин уулзахгүй. Эцсийн удаа харж байгаагаа яаж мэдэх вэ? Гэд доржгүй. Баруун гараараа магнаага тулан нүдээ халахалж доош харан түр сууснаа босоход нь бүх биеийн чичирч байв. Надтай өдөр уулзнаас хойш тайлаагүй байсан хоолооныхоо товчийг тайлж ширээн дээр байсан миний тамхинаас нэг ширхгийг авч тамхиар нь зуух гихтэн. Би хэлж өгсөнд юу ч дууралгүй эргүүлэн зууж асаасан билээ. Чиглэсэн юмгүй ширтэн гөлрөөдөл зогсож байгаа доржгүй нүдэнд химжээшгүй гаслан гуниглал тодроод хаяа хамраамаар нь тамхины утаа бөөнөрөө тасалдан гарч байв. Халах голд манай анги овоо байлцсан. Японы салаа цэрэг манай ахны хилийн жижиг ангийг халах гол руу шахаж байв. Манай салаа тэр жижиг ангид туслахаар гол гаталж шууд байлдаанд орлоо. Дайсны хүч давуу байсан учраас би нэмэлт хүч ирүүлэхийг утсаар гуйхад сумангийн дарга нэмэлт хүч өглөө болтол өгч чадахгүй. Дайсныг байгаа хүчээрээ тогтоож бай. Цөмрүүлбэл хатуу шийтгэн гэх. Мөндөр шиг бууж байгаа сумын дунд хизээ юу болохоо мэдэхгүй санаа шийдэд эх орноо хамгаалж байгаа биднийг шийтгэн гэж сүрдүүлээд яах билээ. Цэргийн цаац хатуу гэвч тийм хатуу үед шийтгэн гэхийн оронд сэтгэл зориг дэмжсэн үг хэлсэн бол дээр байсан. Шийтгэн гэсэн үгийг сонсоод зэвүүч хүрэх шиг гомдох шиг болж өглөө нар гарахад эсвэл Японы цэрэг голоо сууж байна. Эсвэл бид хилийн шугам дээр очиод байх бивэ гэд уцаа тасалж дайсны хідэн удаагийн дайралтыг буцааж өөршөн хагцхын үед ганц үлдсэн хөнгөн полимонтныхоо гал доогуур давших тушаал өгөв. Ингээд би босож давшиваа. Гэтэл дайсны баруун гарт байсан хүнд полимонт ажиллаж бидний давшилт зогсон. Айшгүй өндөр ургасан дэрсэнд орж амжсан манай нэг цэрэг газрын өө дагаж ойртоод хоёр гар бөмбөгөөр дайсны полимонтыг устгаж бас дахин давшив. Ингээд нар гарахын үед гардан байлдаанд орж салаанаас үлдсэн хүнд хөнгөн шархтай 12 хүн улсын хилийн шугам дээр очиод бууны суманд шивэгдсэн тэр газрыг үнсэж байсан юмсан. Шархтсан 11 нөхөдтэйгөө нойтон газар үнсээд хэвдэж байхад бид монголчууд цөмөртөө энэ өргөн дэлгэр нутаг дээр тусгаар ус байгуулад түүнийг ямар ч дайснаас хамгаалж чадна гэдгийн учрыг ойлгосон юм да. Багуудын хэрд Япон шинэ хүч хуралдуулж эхлээд бөмбөг шидэгчээр бодож бидний 4 хүнийг алж хөнгөн полимонтыг мань устгаар давшиж эхлэв. За нөхөд минь цусаараа дэвтээсэн энэ газар дээр амиа өгцгөө. Нэгэнт ийм болсонхоо нэгийг албал солио.
хоёрыг албал хонжоо гэж хэлээд буудаж ирлээ. Нөхөд минь эндээс зайлцгай амьд гарах найдваргүй боллоо гэж нэг хүн чанга гашгарахт нь харвал чулуун байв. Нөгөө мананд гараад унтаж орхидог чулуун шүү дээ. Гэт доржгой сүмэлзэн асаж байгаа лааны гэрэл рүү харахад нүдэнд нь олон жил үүслэгдсэн хур хорсол тодорч шанааных нь булчин эрчлэн зангирч байваа. Тушаал зөрчсөн хүнийг эх орноосоо оруулсан гэж зогсоогоороо буудан шүү гэж би хашгирав. Зайшгүй үхлийн хар цалам хүзүүнд маань орсон тэр цагт зөвлөлтийн айрам тусалж аварсан юмс. Гэт доржгой үгээ таслав. Би тэсэж чадсангүй. Тэгэд юу болсон юм бэ? Гэж асуув. Яах вэ? Би дард гарч имнүүлэн дахин байлдаанд орсон. Би шин салааг хүлээж аваад баян цагааны довтлогоонд овоо байлцсан. Халах голын дайн дууссаны дараа юуны өмнө баян түмэн орж хүүтэйгээ уулзахаар явлаа. Манай ангийн ар гэрийнхэн сургуулийн байранд бөөнөрөө байсан тул тэнд шууд очив. Хашааны хаалгаар орвол таньдаг хэдэн эмэгтэй харагдахт нь шогших шахам явсаар ойртвол тэд намайг хармагц майхан гэртээ үргэсэн тарбах шиг гүйлдэн орцгоо. Хөөхнүүдийн маягтай гэдэг нь гэж бодсоор заахын гэрт орвол манайхны дарга нарын гэр бүл дөрвөн эмэгтэй байсны дотор хүүгээ онцлон захиж өгсөн долгор гэдэг эмэгтэйч бас байв. Тэдний мэндийг мэдвэл хариу дуугарсангүй. Харин зармийнх нь нүднээс нулимс гарч байв. Гэнэт муу юм сэтгэлд орж ирээд хөө минь Баатар минь хаан байна гэж тэднээс асуув. Хоёр хүүхэн босож намайг суугдан нүднээсээ нулимс туслуулан дорж минь сэтгэлээн бар хөөчин бөмбөгөнд гэж хэлээд цааш юу гэж ярьсныг сонссонгүй. Гэр эргэлдэж харанхуйлан дээрээс түмэнжингийн хар чулуу унах шиг болоход би гэрийн багнаас барьж нүдэн. Олон эмэгтэй сэтгэлийг минь засах гэж хэлж байгааг чихэнд минь хэдгний дуу шиг дүнгэнэн байваа. Хэсэг байсны дараа ухаан орж тэгээд миний хүү яасан бэ гэж хашгир. Бэдбаатрыг хотын зүүн талд орж шуулсан гэж нэг эмэгтэй хэлв. Должингоос минь үлдсэн ганц үрээсээ салжээ гэж бодоход өрхийг нь татаж хаяаг нь шуусан гэр байн харанхуйлан бүрхэж байв. Нүднээс минь нулимс булгийн ус мэт асгарч байхад долгор дэргэд минь ирээд нүүр рүү унжсан үсийг минь илж засаад дорж минь сэтгэлээ бар. Хатуу дайн болж чамайг хүүгээс чинь намайг нөхрөөс минь олон их эцгийг үрээсэн салгасан шүү дээ гэж хэлээд аль чуур гаргаж нулимсийг минь арчсан юмсан. Гэж хэлээд доржгүй хоёр гараараа маг найгаа тулж доош харав. Ингэж хэсэг байснаа надууд харахад нүдэн гялтганан гүлэрч уруулан нийлж ядан татгнаж нулимс туслаагүй боловч зүрх нь гаслан уйлж байгаа нь тодорхой мэдэгдэж билээ. Ямар ч чимээгүй нэлээд хэдэн минут байв. Доржгүй яриагаа үргэлжлүүлэх гэж оролдсон боловч хоолон зангираа дуун гарч чадсангүй. Гэвч хэсэг болсны дараа шал өрхөхтөө намун дуугаар хожим сонсвол баян түмнийг Японы онгоц бөмбөгдөхөд хөөмн нэг эмэгтэй хамт окопд орсон боловч яг дээрэс нь бөмбөг буусан юм гин билээ. Бодох тусмал миний Баатар амьд байгаа юм шиг санагдаад баян түмний годамжаар явахдаа харагдсан хүүгэд бүхнийг ажиглан явж бил. Амьдрал гэдэг хэцүү юм шүү хөөмн. Ганц л над учирсан хатуу зовлон бусдад бүдөх ёолдосоо гэж би хүсдэг юм. Гэт доржгүй лааны урссан тосыг ямар ч зориггүй хунсаараа оролдож байв. Бэд хоёр дуугүй нилээн удаан сууваа. Би юу хийхээ мэдэхгүй зөвхөн л энэ хүний сэтгэлийн зовлонг яавал хуваалцаж болох бол гэж бодож байв. Тэгээд арга барагдахдаа хоёр аягандаа архиж доржгүй уугач гэсэнд тэр алга уурхан толгойгоос ихсэрвэ. Нар салхинд ганцсан түүний хүрэн царай барцааж өтгөн хар хөнцгөн үрчлэн зангирч нүдэнд нь байн нулимс тунран ирвч тэндээ шингэн алга болж байв. Зовлон үдсэн хүний нулимс биедээ шингэд сурсан байдаг гэдэг үнэн ажээ. За тэгэд яах вэ? Гомби гоцон толгой болж үлдээд хотод ирлээ. Эхнэр хүүхэдтэйгээ жаргалтаа явж байгаа хүнийг харах бүр над энэ бүхэн байсан шүү дээ гэж бодогдоод сэтгэл харлаж явдаг болов.
Сайн байлцсан гэж шагналж хүртлээ. Цол туш шаалч дэвшил. Хот нэг хорооны дарга болж нэг ханхаа байранд оров. Өдөрт нь ажиллаа хийж шөндөнд должин Баатар хоёрыгоо бодон гашуудж байдаг байв. Тэгтэл нэг өдөр нөгөө чулуун ирж түүнтэй хамт айл хэсэх болов. Гээд доржгүй. Яриагаа тасалж хэсэг болсноо. Омголцсон уруулаа хилээрэ чиглээд. Тэр өдөр л түүнтэй явдаггүй байсан юм. Гээд гүлрэн бодол болцсоова. Би түүнээс нүдээ салгасангүй. Доржгүй нүдэн том баг болж солбилцсан. Хөмсг нь байн зангиран тавирч байв. Тэгээд далаа хөдөлгөж суудлаа засснаа нам уухан боловч тоддуугаар. Чулуун хотын нэг ангид салааны даргаар ажиллаж байв. Замдаа чулуун дулмаа гэдэг хүүхэндээ танилцсан. Юуны өмнө тэдний хамт очив. Би суух гэж бодож байгаа боловч хэлж чадахгүй байна. Чи хэлж өгч муу өвгнөө их нэртэй болгож өгөөч гэв. Дулмаа бол хотын нэг байгууллагад машины бичээчээр ажилладаг хүн байв. Бид дулмаагийн дөрөө болтол сууж бөгцөгнийслаад бусад айлаар нь хэссэнгүй. Шөнө бид хоёрыг дулмаа гаргаж өгöd. Та нар манайхаар ирж байгаарай гэлээ. Түүнээс хойш бид хоёр дулмаагийн хэд дахин очиж түүнтэй сайн танилцлаа. Амралтын нэг өдөр чулуун бид хоёр дулмаагинд очиж тоглож байгаад театрт очиж жүжиг үзэх болов. Чулуун билет авахар явхдаа "За өвгөн минь, чи өнөөдөр энэ хүүхэнтэй сайн ярина шүү" гэж надад хэлв. Дулмаатай хоёулаа үлдэж яриагаа эхлэх болоход ярихмаа мэдж байсан авч юугаар эхэлж яаж дуусгахаа мэдэхгүй хэсэг дуугүй сууснаа халз дайраад үзье гэж шийдэд. Би чулуунтай хамт олон жил ажилласан. Чулуун хүн сайтай, эвлэг хүн шүү. Чамд сэтгэлдээ болоод байгааг нь чи лав гадарлаж байгаа байх. Та хоёр суух юм бол аятай сайхан гэр бүл болно. Гэж дулмаад үгээ эвлүүлэн ядаж хэлв. Дулмаа бодол хийлэн хэсэг дуугүй сууснаа дээлийгээ ганц үг оролдож байгаад. Чулуунч сайн л хүн байх. Гэвч амьдралаа холбоход сайн байхын хамт сэтгэлд минь тохирсон сайхан байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дүүрэн жаргалтай гэр бүл болж чадахгүй шүү дээ гэв. Тэрч тийм л байх л ч. Манай чулуун альж талаараа сайн хүн. Чамд их л сайн байдгийм шүү гэж намайг хэлэхэд дулмаа ёжтой нэмцэглэж. Дургүй ламыг дарж байж сахил өгнө гихчээр сэтгэлгүй болох хэцүү шүү дээ. Харин гээд үгүй тасалж доош харснаа хүн хүний бодож байгааг мэддэг бол сайхнаа гэд над руу харахад нь нөгөө саяхны ёжтой нэмцэглэл нь алирт үгүй болоод арга нь барагдсан гомдол нүдэнд нь тодорч байв. Нөхөртөө ихнэр олж өгөх гэсэн биш өөрөө хэрэгт орох болсныг дулмаагийн над руу ширтэж байгаа нүднээс ойлгов. Би хариу дуугарсангүй гараад гудамжаар явж байтал 3 билет аваад ирж явсан чулуунтай дайралтаж бүх явдлыг илэн далангүй хийсэнд нэг их харамсаж гомдох шинжгүй. Монголд хүүхэн мунтсан биш гэхэд тэгж болохгүй. Монголд хүүхэн мунтахгүй нүнэн боловч сэтгэлд тохирсон үнэн чхайн олно гэдэг амаргүй хэрэг. Чи өөрөө очиж дулмаатай сайн яр гэлээ. Тэр зэргийн яатууг гуйж явдаг эр бишээ гэж чулуун их л бардам хэлсэнд. Өвгөн минь, чи үнэхээр сэтгэлтэй юм бол тэгж болохгүй. Сайн ярих хэрэгтэй. Дулмаа муу хүн биш шүү гэхэд чулуун сүрхий уцаарлангуй гэр. Дулмааг чи тэгж хүсээд байгаа юм бол өөрөө очиж яриад л өөрөө суухгүй юу гэж хэлж өгөх. Сайхан сэтгэлийг минь доромжилж ийм үг хэлэхэд нь чулуунд хэмжээшгүй гомдож нүүр рүү нулимж орхимоор бодогдсон боловч тэсбэрлэн гэр рүүгээ явлаа. Түүнээс хойш 7 хоногийн дараа ажил дээр байж байсан чинь нэг хүүхэн уулзъя гэсэнд гарч очвол нөгөө дулмаа байна. Би чамайг үзэгдэхгүй болохоор юу болчихсон юм бол гэд ирлээ гэж хэлээд нүүр нь улс гэж царайгаа буруулав. Баярлаа. Ажил ихтэй болоод л очиж чадсангүй. Тэгээд бас ойртоо чулуунтайгаа дайралтсангүй гэж би хэлв. Чулуунч манайхаар хоёр очсон л т. Их л юм ярьж байна лээ. За тэр ч яах вэ? Манайд ирэх сайн өдөр очиорой. Заавал шүү гэд эргэж эхлэв. Сайн өдөр эрт босож чулуунид очиод дулмаатай уулзсан. Түүнтэй ярьснаа хэлээд хамт очие гэсэнд тэр намайг хот руу өнгийж байгаа чон шиг муухай харснаа. Би чамд саад болохгүй. Чи очиж түүнтэйгээ суу гэл.
Миний үерхэж явсан нөхөр сүү шиг цагаан сэтгэлийг минь хөө шиг хараар бодсонд гомдох уурлах хоёр зэрэгцэн түүнд хідэн ширүүн үг хэлээд эргэж гэр рүүгээ явж байтал өөртөө хүн зээл дээр өшөөтэй хүн даваан дээр гихчээр дулмаатай яг дайралтаж тэдний гэрт очивоо. Хэдэн өдрийн өмнө чулуун дулмаагийн 2 удаа очиж сууя гэж гуйсан. Дулмаа түүнтэй суух сэтгэлгүй гэж хэлснийг сонсов. Бас дулмаагийн яриа бүхнээс түүний над сэтгэлтэйг нь мэдсэн боловч юу ч хэлсэнгүй бодсов. Гэтэл чулуун өөрийнхөө суух гэж байсан хүүхнийг булаалаа гэж тарил нөхдөд ярьсныг сонсов. Уур хурч түүнтэй уулзсан хэрэлдэж тангарах тасарбаа. Нөхөд минь ч намайг ямар ч буруугүйг мэдэж чулууныг зэмлэв. Гэвч түүнийг үтгэх нь хэр хэмжээнээс хэтрээд бид хоёр намын товчоогоор хэрэгэ шүлгэж чулуун буруутан болж сануулга авлаа. Тэр өдрөөс эхлэн сэтгэлд минь дулмаа дотн болж 3 сарын дараа бид хоёр суув. Ингээд айл болж хагас жил гаруй боллоо. Нэг шөнө үүдийг минь хүчтэй балбаснаас цочин сэрж босоод тайлж игвэл энгийн хувцастай 3 хүн орж ирээд дорж гэдгүү гихтэн би. Тийм ээ. Дорж гэдэг гэлээ. Бошуухан цэвэр дулаан хувцас өмс гэж нэгэн тушаангүй хэлэхэд нь миний игдүү хүрх шиг болж яах нь вэ? Та нар юун улс бэ гэж хэдэрэнгүй дуугаар асуув. Үүнийг үзээд ойлгох гэж жижигхэн улаан хуудас өгснийг авч үзвэл намайг дайжлан баривчлахыг зөвшөөрсөн прокурорын бичиг байв. Зэв үүч хүрх шиг, айхч шиг болж хийсэн хэрэг байхгүй. Юу болоод намайг барих болсон юм бол гэсэн чинь нэг нь бүр зандрангуй дуугаар очоод мэднэ гэж хэлв. Би улсын эсрэг ямар ч хэрэг хийгээгүй болохоор андуурсан нь дамжиггүй. Энэхлээр тэдэнтэй маргаж байхын оронд түргэн очиж зохих хүмүүстэй ярилцсан учраа олъё гэж шийдээд хувцас өмсөж. Над хийсэн хэрэг байхгүй. Би очиж учраа олоод түргэн ирье гэж дулмаадаа хэлсэн чинь тэр үйлж. Энд чинь юу болж байгаа юм? Чи баригдах хэрэг хийсэн юм гэж юу? Гэдэл сүйд болохт нь учирлан ярий гэтэл нөгөө 3-ын нэг нь түргэн яв гэж шаардв. Ингээд явхад тэд намайг оргочих нь гэсэн юм шиг тал бүрээс ангайлтан явж байгааг хараад 2 жилийн өмнө дайсны суман дундуур эх орноо хамгаалan үр хүүхдээ орхиж амь цөлмөн тулалдаж явсан хүн. Одоо энэ 3 жулдраа харахуд тэгэхдээ өөрийн талын нэг сэтгэл, нэг зоригтой хүмүүст ямар ч хэрэггүй байдлаа ялтан болж туугдаад явж байх гэжтэй. Гэж бодоход сэтгэлд айгүй муухай байсан боловч очоод үнэн мөнөө олоод түргэн харина гэж сэтгэлээ засан явж бил. Байшин дортол урд таних дэд хурандаа зогсож байхад нь баярлаж. Дэд хурандаагийн амрыг ирье гэж гараа сунган очтол тэр хариу дуугарсангүй зайлв. Дэд хурандаад хэрэгтэн доржийг баривчлан ирснийг мэдэгдэе гэж нөгөө 3-ын нэг нь хэлв. За мэдлэг гүйцэтгэх гэж дэд хурандаагийн хэлэхэд нөгөө 3 ирж цусаа урсгаж баймаж хүртсэн тэмдгүүдийг мань тас татан авахд бэ эсэргүүцсэн боловч тус болсонгүй. Тэгэд хинтээ ч уулзуулсангүй шоронд хийхтэн. Гэмгүй хүнийг хорих хэрэг та нарт байхгүй. Та нар мэддэггүй юм бол мэддэг хүнтэйгээ уулзуулаад аль. Би үнэн зөвөө олъё гэсэнд нөгөө 3-ын нэг нь ширүүн дуугаар. Чи битгий хашгираад бай. Чиний дураар болдоггүй юм гэж хэлээд хаалга хааж дан хийтэл цоожлоод явчих. Тэр цоожны муухай дуугарсан гэдэг нь санах бүр ясанд нягнаж сэтгэлд эвгүй болдог юм аа. Чийг даасан ханхуй тасалгаанд ганцаар сууж байхад ханыг нь мөргөөд үхмээр бодогдож байв. Гэвч энэ явдлын цаана өөрийн засаг, өөрийн нам байгаа юм хойно үнэн зөвийг мань олно гэж итгэн тэр итгэлээ түшиж цоож тайлагдахыг хүлээн сув. Жижигхэн гигэвчээр нар тусаж өглөө болвоо. Удахгүй хаалганы жижиг нүх нээгдэхэд ухасхийн босож очвол цагаан төмөр савтай хол паалантай хүрэн аягтай цай байв. Би хоол цайг цааш түлхэж унгаагаад хаалганы нүхээр хоол өгсөн хүний хойноос "Хөөй нөхрөө, намайг гаргаад аль" гэж хашгирав. Ямар омогтой ирвэ? Гайгүй номхорноо гэж тажигнтал инээгээ цааш явчих. Арга мухардан гэдрэг буцад сууваа. Юу болж байна? Энэ чихтэй хар нүхэнд орох гэж амиа цүлж цусаа асгаруулan байлцсан гэж юу гэж бодоход гондох гайхах холилдон байв. Эсвэл чи хэрэг хийсэн хүн үү гэж бүх амьдралаа бодоход энд орхон битгий хэл багийн захиргаанд дуудагдах хэрэг хийгээгүй байв.
Өд өнгөрхийн үед нөгөө цоож тайлагдж нэг хүн орж ирээд эх орноосоо урвагч бос гэж замдрав. Урвагч гэдэг нэрийг сонсохдоо зэрэг бүх бие зарс гэж дотор манараг. Бэтгий гүтэг, чамайг хотод хүүхэн эргүүлж явхад хил дээр цусаасгаж явсан хүн гэж хашгираад үсрэн очиж барьж авсан чинь 2-3 хүн орж ирээд гарыг минь шажиг нуулан мушгиж байгаад намайг салгав. Доромжлын ямар ч нэр хүлээж болно. Харин эх орноосоо урвагч гэдэг нэрийг би хэрхэвч хүлээхгүй. Бүх бие минь чичрэн би урвагч биш, харин чи лав урвагч байх гэж хашгиран байв. Тэр орой намайг байцаалтанд аваач ба. Ярианаас нь үзвэл нөгөө давшилтыг нь санаатайгаар хийж салаа зэрэг сүйтгэсэн хэрэгт татагдсан бололт. Байцаагч намайг манай ангид учирч байсан гарц хохирлыг Японы даалгавраар санаатай хийсэн болгох гэж би энэ бүхнийг чин үнэт сэтгэлээр эх орон ард түмнийхээ төлөө хийсэн гэдгээ батлах гэсээр хэдэн сар болов. Тэрч байтугай нөхөдтэй дарбад тоглож ярьсан яриа. Ажил хийх зур алдаж явсан жижиг дутагдал цөмөл өндийн яригдж байв. Байцаагч надад байхгүй эсэргүүг надаас олох гэж би урвагч биш гэдгээ үнэмшүүлэх гэж заримдаа маргаж, заримдаа хэрэлдэж бие хардан байваа. Нэг зоригтой нэг зүйлийн төлөө зүтгэж байгаа хүмүүс ингэж ойлголцож чадахгүй дайсагнаж байх шиг муухай юм ховор байхад гээд доржгой толгоогоо ал гуурхан сэгсэрхтэн гашуудал гомдлын арга барагдсан сэтгэл нүүртэн тодорч байв. Бэтүү тасалгаанд ганцаараа хэвтэж байхдаа хаанаас байцаагч амьдралын минь нарийн явдлыг тодорхой мэдв гэдгийг бодож эхлэв. Тэгээд энэ бүхнийг нөгөө чулуун цуглуулж өгсөн бололтой гэд байцаагчаас хэд дахин асуусан боловч улсын нууц гэд хэлж өгсөнгүй. Өдөр ирэх тутам намайг хэлс хэрэгт хийсэн хүн бол чулуун гэдэг бодол сэтгэлд минь тодорхой болж байв. Төр төмнүүдтэй тул жил гаруй байцаагдаж байгаад ямар ч хэрэггүй цагаатаж нэг өрөө намайг гаргалаа. Таны хэрэг цагаатаж та чөлөөтэй боллоо гэж хэлснийг сонсоод бүх болж өнгөрснийг экшн зур нэг мөсөн мартаж саяхан хэрэлдэж хардалцаж байсан байцаагчаа үнсэд гарлаа. Годомжаар нуруугаа өрөн уушиг дүүрэн амьсгалан алхаж байхад ямар сайхан байсан гэж. Тэнгэрт од гилалцаад ариухан салхи сэвэлзэн үлээж баяр цэнгэлээр дүүрсэн хүмүүс сүлжилдэн ямар нэг сайхан үнэр хамарлууд соргиж зүрх минь жаргалын аялгуугаар дүүрэн байв. Би тийм сайхан шөнийг амьдралдаа анхудаа үзсэн билээ. Зөрж байгаа танихгүй хүмүүст та сайн байна уу? Би ямар ч хэрэггүй болоод явж байна. Төр төмнүүдтэй гэдэг эндээ гэж хэлмээр санагдаж байна. Амандаа дуу аялан алхасаар гэртээ ирлээ. Үүдээ яархан тогшвол дулмаа тайлчиг. За сайн уу гэд дулмааг тэврэн авах гэтэл тэр гэдэргээ ухрав. Наад руу чиглэсэн хоёр нүдийг нь харахад үхээд босож ирсэн хүнийг тийм нүдээр л хардаг байх гэж бодогдвоо. Долмаа минь. Би ямар ч хэрэггүй. Үнэн мөнөө олоод гарч ирлээ гэд дахин ойртов. Долмаа гэнэт ихэр татан уйлахад цаад тасалгаанаас чулуун гарч ирлээ. Юу болоод байна да гэж намайг асуухад дулмаа доош харан шивэнсэн нам бөгөөд тасалданг дуугаар өршөөгөөрэй. Би чамайг хүлээж чадаагүй гэв. Бүх баяр баясгалан алга болж бие сулран хажуугийн сандал дээр хальт сууж шалан дээр унав. Бэд хоёр суусан гэж чулуун бардам тайвнаар хэлээд над руу харахад нь түүний нүд нь яг л цадсан гахай нүд шиг хөлрөн жартааж байж бил. Доржгой над руу харахад нь түүний нүд багтаж ятсан хорслын галаар туяаран эргэлдэж өтгөн хар хөмсгөнд нь хонирн зангирч байваа. Доржгой хэсэг зур амьсгаагаа хурааж байснаа гэнэт гаргаж. Бэ ухасхийн босож хүний үнэр нөхрийн чанаргүй новш гэж зуусан шүднийхээ завсраар эсгэрэн хэлэхэд чулуун хоолойтой худал инеж. Дэми битгий яр найз минь. Үгүй ингэд чи чинь яагаад гараад ирв гэж асуув. Чи миний найз биш төр төмнүүдтэй болохоор гараад ирлээ гэд ойртон очиж цамцныхан захыг мушгин базаж чихтэй хүйтэн тасалгаанд хэвтэж байхдаа хураасан бүх гомдол уура баруун гартаа зангидж байгаад цогсон чинь чулуун тонгорцоглон унав гэж бүх хөдөлгөөнөө дүрслэн үзүүлж доржгоо яриад чулуун тонгорцоглон унав гэд над руу харахад нүдэнд нь экшн зур баярын инээмцэглэл тодроод алга болвоо. Дээрээс нь дэвсээ толгойг нь шалтай нийлүүлчихийгээд хөдлөх гэтэл
Хаан түшээ зогсож байсан дулмаа нүдэнд тусав. Дулмаа намайг хоригдсангүй. Гэвч түүний нүдэнд энэ аимшигт юма зогсоогооч гэж надаас гуйсан гуйлд тодорхой харагдсан тул чинэртэл зангирсан гар минь өөрийн ирэхгүй хаяндаа задрав. Чулуун босож завжаараа гарсан цусыг алгаараа арчиж хараад нүд нь улаарсан үхрийн нүд чиг хурц болон хөмсгөн зангиран над руу харснаа. Миний нүдтэй тулгарч дайлдрав. За. Би үнэн зөвөө олоод ирсэн хойно муухай нохоо эндээс зайл гэж би хашгирав. Энэ үед дулмаагийн ихэр татан уйлах дуу надад сонсогдож ажиглавал түүний гэдэс сүрхий том болсныг сая олж харлаа. Намайг их гэдэстэй болсныг харсныг ажиж мэдээд дулмаа хоёр гараа гэдэс дээрээ зөрүүлж тавиад төрөөгүй хүүхдээ сэтгэлдээ тэрэн инхрийлж байгаа юм шиг санагдав. Тасалгааны дотор намгүн болж би тэр хэдэн минутын дотор бүх амьдралдаа бодоогүй их юм бодож билээ. Энэ новшоос болж шоронд хилсорон бас ихнэрээ алдах уу гэж бодоход үгүй ээ тэгж болохгүй гэж бодогдов. Гэтэл удахгүй ертөнцийн мэндэлж надад ямар ч юм хийгээгүй хүүхдэд мууч гисэн төрсөн эцэг хэрэгтэй шүү дээ гэж бодогдоход бош шуухан эндээс гараад эргэж харалгүй явъя гэж санагдаж байв. Бас юу болсныг мэдээгүй байж хүлээж чадалгүй хүнтэй. Тэгэхдээ чулуунтай суусан дулмаад гомдох сэтгэл төрөв. Тэгэд би алгуур эргэж согтуу хүн шиг найган явсаар гарахад хойноос минь доржоо гэж дулмаагийн дуутхан тод сонсогдсон боловч эргэж харсангүй. Үүдээр гараад хэд алхтал доржоо гэж чулуун чичирсэн хоолоогоор дуудахад нь би өөрөө мэдлгүй гэнэт эргэн харвал дээлгсэн хаалганы гэрэлд нөмгөн дээлтэй чулуун зогсож байгаа нь цаасан дээр байгаа хар хэрэг шиг сүглийн тод харагдахад миний гар дахин зангирч муу хогийг гээд алхтал чулуун угасгийн буцаж ороод хаалга пин хийтэл хав. Би дороо яг зогсож хэдэн секунд болоод эргэж харахгүй гудамжаар бүдчин хаачха мэдэхгүй хөлөө гიშгсэн зүг рүү явхад сэтгэлд минь дулмаагийн тухай бодол эзэлж байсан. Анхандаа намайг хүлээлгүй. Очиж чулуунтай суусныг нь бодоход түүнийг хэрхэвч өршөөж боломгүй мэт бодогдож байв. Гэтэл дулмаа чулуун хин гэдгийг мэдэхгүй. Бас тэгэд ямар ч хэрэг хийгээгүй маргааш нөгөөдөр ирнэ гэд явсан хүн жилээр ирэхгүй алга болсон болохоор хэрэг хийсэн хүн гэж бодох нь дулмаагийн зөв. Тэгвэл эх орносоо урвсан хүнийг ханаа гэж үзэж хэрхэн болох билээ дээ гэж бодогдоод дулмааг зэмлэх сэтгэл дарагдж эхэллээ. Би дулмаад сэтгэлтэй байсныг нуух хэрэг алга. Тэр ч учраас түүнийг зөвтгөх нь буруудахаас амар бөгөөд сэтгэл дотн байсан билээ. 2 хоногийн дараа хуучин ажлаа хүлээж авав. Бас цол нэмж ахмад болов. Над сар 15 хоногийн амралт өгсөн. Тэгээд би хөгшин ихээ бас должингийнхоо хицгийг эргэхээр явбаа. Нутгийн зарим хүмүүс намайг баригдсныг сонсоод сүрэн чавганцын нөгөө гайхал хувьсгалын эсэргүү Японы тагнууд болоод баригдсан гэн. Ойлггүй амтан байжтэй. Түүнд юу дутагдсан юм бэ? Нам засаг өндөр үнэлж хүний зэрэгт хүргэсэн шүү дээ. Ачиг бачаар гэдэг л болж байна. Гэх зэрэг үг ярилцаж үзэн ядан зэмлэж байж. Моо их минь орсон хүн бүхэнд миний хүү энэ засагт буруу санахгүй энэ дүрэл болсон хэрэг гэж үглэн ярьж өдөр шөнөгүй уйлан ээлгэн хатаж хүрээд ирэхийг минь нойр хоолгүй хүлээж байж. Намайг гэртээ ойртоод очиход өмнөөс ижим должингийн ихтэй хамт угтан гүйсээр бүдрэн ойчиж унан алдсан юмс. Тэвэрч аваад хэсэг байдал ухаан орч хөөмн одоо түргэн явж суман дээр очиж зөрн чавганцын хүү хин гэдгийг үзүүл. Нам заским нүд сохроогүй юм гэдгийг мэдүүл гэж хэлээд над руу харахад нь нулимсан урсан хацрынх нь үрчлээг даган тунаран урсаж байв. Гээд доржгүй үгээ тасалд санаа алдснаа. Би чихийнхээ ачийг хариулж чадаагүй хүндээ. Харин намайг ингэж мөнгөнөж явхад должингийн эцэг их муу ичийг минь татаж дэрэгдээ буулган зовлон жаргалаа хуваалцаж байсан юм санжээ. Гэв. Бэд 2 хэсэг дууг суува. Доржгүй гаасныхаа тордог сууж харалсан гуйлан толгойг нарийнхан зис утсан сэтгүүрээр сэтгэж байв. Гэвч хөмсгөн байн зангарч магнааных нь үрчлээ тодрон байгааг харахад сэтгэлд нь гаасны толгой цэвэрлэх бодол биш. Харин
өөр нэг гүн бодол эргэлдэж байгаа гэрч хэлж байна. Тэгээд над руу харж нэмсэглэх дөрөв зүүлэхт нь нүдэнд нь арилгаж болшгүй гомдлын туяа тодорхой байваа. Ихэнх хатсан сэтгэлийг дэвтээчгээд хонов. Энэ хооронд Должингийн эцэг бид хоёр хамт нутгийн айлуудаар ихэд зочлуулваа. Өвгөн амхалж согтох бүрдээ Должинг дурсан сэтгэл эвдэж бас намайг магтан миний хүргэн удахгүй бүх цэргийн жанжин болно гэж ичээдэг байв. Цагаан сэтгэлтэй сайхан эмгэн өвгөн хоёр байсан. Түүнээс 2 жилийн дараа эхлээд эмгэн нь дараа нь сар болоогүй байхад өвгөн нь нас барсан юмсан. Гээд доржгой яриагаа тасалж дуугүй болов. Доржгой өмнөө байсан хундахтай архийг барьж ажиглан харж байснаа над руу харж за уучхуу гэхтэн би хундгаа авч бид хоёр юу ч хэлэлгүй тулгаж юу. Хөдөө сар шахан болоод буцаж хотод ирж хэд хоног танил айлуудаар зочлон явж байгаад ажилд орлоо. Зөвлөлтийн эх орны дайны үед дорнод хил дээр олон нөхдийн хамт нүд цавчилгүй халуунд халж хүйдэнд хөрж эх орон ард түмнээ манаж байсан. 1945 оны 8 дугаар сарын эхээр ижим нь өглүүд гэж захиа аваад явж ирэхээр бэлтгэж байтал чөлөөлөх дайн эхэлж манай анги дайсны эсрэг хил давж давшив. Япон бууж өгöd дайн дууссаны дараа би чөлөө авч хөгшин их рүүгээ явсан боловч хожимджээ. Нас барахынхаа өмнө багийн даргыг өрж ирүүлээд жижигхэн манан соруултай ганц өгч хүүг минь эрэхтэр үүнийг өгөөрэй олон жил хадгалсан юм гис. Одоо тэр ганц над бий гээд доржгой босож чемдаанаас гаргаж над үзүүлэх зур манайд үүнээс өөр хөрөнгө байгаагүй байхаа гэв. Хөдөөгөөс босож ирээд хотод ажиллаваа. Жил гаруй болсны дараа цэцгээ гэж нэг хүүхэндээ танилцсан суух болов. Нөхөд чамд хань болохгүй хүүхэн гэж хэлээд байхад нь огт юм тоохгүй байлаа. Хүн бол хүний төлөө бүтсэн амьтан шүү. Энэ учраас удаан ганцаараа байвал хажиг зожиг болж зэрлэгшин мал шиг болж магадгүй. Өөхөл зовлон үзэж шорон гяндан дамжиж хатаж ихэлсэн сэтгэлийг засахад надад ямар боловч хань хэрэгтэй байсан. Тэгэд би цэцгээтэй суулаа. Ингээд 2 сар гаруй болж байтал намайг дугаар дивизийн штабын даргаар томилж хөдөө явуулах болов. Би шинэ ажилд орох болоод гэртээ ирж цэцгээд хэлсэн чинь нүднийх нь завх бууж очиж явахгүй гэж хэлэв. Цэргийн хүнд тийм ёс байхгүй гэж элдв янзаар учирлан ярвж цэцгээ ойлгож өгсөнгүй. Чи явах гэж байгаа бол дураараа бол. Харин хонгор минь эр дагаж говьд цөлөгдөж чадахгүй гэдгээ чамд айлтгая. Чи надад хайртай юм бол одоо очиж явахгүй гэж хэлгээд уурлаж аргадаж эхлэхэд нь аргагүй гарч яам руу явлаа. Гэтэл замдаа эх орныхоо төлөө нүд цавчилгүй амиа өгнө гэж тангараг өргөсөн байж хэрэгтэй газар явуулна гэхэд нь ямар амаараа чадахгүй гих билээ гэж бодоод гэрээс гарах үед байсан эрчим нь буурсаар эцэстээ эргэж очив. Гэтэл цэцгээ оч гэж аргадан албадан шахсан тул штабт очиж хотод суулгаж өгөх тухай гуйсан боловч тус болсонгүй эргэж харлаа. За юу болов гэж цэцгээ хүзүүдэн авч асуув. Би эх орондоо тангараг өгсөн цэргийн хүн болохоор явахгүй гих аргаалгаа. Цэцгээ минь чи үүнийг гítэл тэр хашгиран уйлж би л явж чадахгүй элжиг модон хударгада чи өөрөө тонил гэдэл бууж гарлаа. Өвгөн минь сайн бод. Тэгвэл чи ойлгоно. Хойноос минь очоорой. Би чамайг өдөршөнгүй хүлээн чамд итгэж байна гэд би явлаа. Хөдөө очиж ажиллаад 2 сар гаруй болж байтал цэцгээгээс загтал авч үзвэл тэр өөр нөхөртэй болжээ. Би хүнд дасахта амархан хүн болохоор хэдэн өдөр өвчтэй хүн шиг явж билээ. Жил өнгөрсний дараа ажлаар нэг удаа хотод орж ирээд цэцгээтэй уулзахад бараг л нэрийг минь мартчихсан байж билээ. 1950 оны 100 цэрэгт 20 жил болсныхоо ойг тэмдэглэх гэж хэдэн сайн нөхдөө цуглуулад ширээ тойрон сууж хундгаад үүргэж автал утас дуугар. Зарим нөхөд намайг битгий ав гэсэн боловч би харилцуурыг нь авч сонсвол штабаас намайг дуудаж байваа. Та нар түр хүлээж бай. Би очиж уучраа хэлчихэд рийгээд бараг л гүйсээр очив. Гэтэл цэргээс халагдсан тушаал өглөө. 20 жилийн амьдралаа зориулсан ажлаас халагдана гэдэг тийм амар хэрэг биш шүү.
Гээд доржгой төр дуугүй сууснаа. Хоёрдугаар дайн дуусаж манай эргэн тойронд найрамдалт улс бий болсноос манай армийн тоог эрс хорогдуулж тэр их хүчийг инх тайвны бүтээн босгох ажилд хандуулах хэрэгтэй гэдгийг цэргийн дарганаар цөм сайн ойлгож байсан боловч олон жил дадаж дассан ажлаасаа халагдах нь өөрт оногдоод ирэхэд яггүй байдаг шүү. Тушаал аваад харж явахдаа одоо юу хийх вэ? Дорж чи юу хийж чадах вэ гэдэг асуудал байн төрж байна. Бодох тусам өөрийгөө инх тайвны хөдөлмөрт бэлтгэж чадаагүйг ойлгож байв. Хамгийн наад зах нь улс даяар шинэ үсэг чилжид байхад би түүнийг бараг л мэдэхгүй байв. Улс даяар уулуу давран давшиж байхад би урдах гавьяагараа зүтгэх араага мулталж орхиод шайрагдж явснаа ойлгож эхэлвэ. Бас цэрэгт байх үедээ цалингаа бодвол бүх амьдралдаа идээд барахгүй их юм байна. Гэтэл одоо өмсөх аятайхан энгийн хувцс ч үгүй байваа. Тэр мөнгийг чи хааш нь хийвдэ гэж бодоход өнөө болж байгаа хойно маргааш болно гэж бат итгэхэд олсноо амтан ах дүүтэй хувааж идсэн шүүдэ гэхээс өөр хариу байсангүй. Нам засаг минь намайг харж хотын гар үйлдвэрийн оёдлын нэг артелийн дарга болгонвоо. Үнэндээ хэлэхэд тэр артелийн ажлаас мэдэх юм надад байсангүй. Зөвхөн төлөвлөгөөг нь 100% биелүүлэх хэрэгтэй гэж ойлгож байна. Гэвч ойлгох нь нэг зүйл, биелүүлэх нь өөр зүйл болохоор эсвэл материал дутагдаад эсвэл өөр нэг юм нь буруу өргөдөд том болж өгөхгүй байсаар очсон сарынхаа төлөвлөгөөг тасалж орхив. Төлөвлөгөө биелүүлээгүй ажилчид ийгч шийтгэж үзэл. Цогсоож байгаад ч загнаж ч үзэл. Нэг бүдрэхтэй 7 бүдэрнэ гихчээр нэг ажилчныг шийдгсэн тушаалда шинэ үсгээр шийдгсүгэ гэж бичих гээд шидсүгэ гэж бичснээр ажилчдын дотор шиддэг гэж дарга нэр авлаа. Заримдаа материалыг өөрөө үрээд зөөчж явлаа. Тэрч байтугай өөрөө машинаар юм оёх гэж байж хоёрын зэрэг машин жагсаалаас гаргал. Ингээд 3 сарын төлөвлөгөө тасалж орхиод халагдав. Гээд доржгой гомдлоор дүүрсэн гуригт нүдээр намайг харлаа. Би өөрийн ирэхгүй нүдээ бууруулав. Этгэж явуулсан ажлыг нь унгаж орхиод төв хорооноос өөр ажил гуйж очих нүүр байсангүй. Нэг үе өөртөө гутарч арх ууж завхрав. Нэг өдөр хэтрүүлж орхиод гудамжинд унаж балрав. Ухаан орсон чинь сэргийлэхэд шалан дээр морилж байна. Урд миний цэрэг байсан таних дарга орж ирээд доржгой минь. Таны гудамжны аригч нь болно гэж даанч бодоогүй юмс. За гартаа. Бид хоёр дахиад олон дахин уулзах юм байлгүй гэв. Тэндээс гараад уруу царайлан явж байхад гудамжны аригч нь дахиад олон дахин уулзах юм байлгүй гэдэг үг сэтгэлээс гарахгүй бодогдож. Явж дорж чи гашин усаар гидсэтүүлж газар дэрлэж амьдралаа барсан амтан болох гэж үү гэж өөрөөсөө дахин асуув. Одоохондоо таних хүн намайг доржгүй минь, дорж минь гэж байна. Хэрв цааш ингээд л шил твэрч газар тослоод л байвал аригч нь дорж, нөгөө аригч нь гин шүүдэ гэж бодоход орох газар олдомгүй санагдсан. 20 гаруй жил ардын хувьсгалт намаар хүмүүж ихтэй. Адаг сүлд нь аригч нь дорж нэр аваад үлдэх байсан гэж үүдэ гэж дахин бодогдсон байна. Дахиад би гудамжинд унсан байвал ухаан орсон цагта амиа хорлож үхнэ гэж өөртөө тангарах тавилаа. Тэгээд төмөр замд очиж хар ажил хийхээр шийдэв. Намайг зам засварын хар ажилчин болгов. Жил гаруй ажиллаад шалгалт өгч замын эргүүл болов. Гээд доржгүй. Яриагаа тасалж хэсэг зур бодол болон сууснаа. Эр хүний амьдрал эрээнтэй бараантай гэдэг энэ шүүд. 46 наслахта овоо юм үтсэн толгой шүү. Гэгц зураа долоовор хуруугаараа магнаа руугаа тоншин байв. Доржгой руу харвал овортой нүүрэнд нь өдий том жижиг үрчлээ тодрон. Тийм ээ. Эх юм үтсэн толгой гэдгийг нь давтан баталж байваа. Доржгой гэвч рүү харснаа. Мөн удаан ярьч шүү гэж үүр цайж байна гихтэн. Зүүн талын нээлттэй гэвчээр харвал үнэхээр тэртээ уулын цаанаас үүрийн гэгээ манхаж цайран байна. Төмөр замд ирснийхээ дараахан амралтын нэг өдөр хотын гудамжаар айл ирээд явж байтал нэг хашаанд эмэгтэй хүний хашгирах туу хөөхтийн уйлах дуутай холилдон зүрх зүсэн сонстов. Хашааны завсраар харвал уухай да. Нөгөө чулуун
Тулам шиг гидстэй дулмааг үстэн чирч хайр найргүй өшиглэн байна. Экшн зур дулмааг хайрлан, чулууныг жигшин занах сэтгэл ориглон бадарч хаалгыг нь хүчлэн хэд түлхсэнд дотроос нь төгчсөн тул тайлагдсангүй. Хаалга түлхэж байхад гинэт оволцсон уур дарагдаж, Эремийн хоорондор ээлжиг бүүж ороод гэдэг шүүдэ гэж бодоод хөдөлж цааш хэд алхтал хаалганы хонх дуугар нээгдэж чулуун дулмааг үстэн чирч түлхэн гаргаад муу өлөгчин чи зулбсгуудтайгаа нүдэнд үзэгдэхгүй газар зайл гэж хашгирав. Хөөхтүүд нь сэтгэлийн хамгийн эмзэг утсыг дөргүүлсэн дуугаар чарлалдан эхийнхээ энд тэндээс чиргүүлдэн байваа. Наадах чинь хүн байна гэж хашгиран ухасгийн очоод тэдний дундуур орлоо. Уур шаранд багтаж ятсан чулуу намайг могоо харсан хөл нүцгэн хүний нүдээр ширтэн гидэргээ хоёр алхав. Хаалганы босгонд тэглэж унсан баг хүүхэд нь болсон гүйж ирээд миний дээлийн хормоноос барин авахд би өргөд авлаа. Чулууны уур багтан ядаж ам нь өмөлцөж байснаа. Чамд падгүй хэрэг тонил гэж хоолоогоо тасалдуулан хашгирав. Гэвч тэр байрнасаа хөдөлсөнгүй. Над руу нэг л алхсан бол сүнсийг нь деваажинд очтол зохиход бэлэн байсан бил. Тэгэд би өөрийн мэдэлгүй нөгөө хүүхдэд тэрвэрсэн хിവэр эргэж явсан. Нэг мэтгэд хүний хүүхэд тэрврээд годамжаар алхаж явав. Үгүй энэ чинь ямар хэрэг хийж орхивд. Бэнийг удаа дулмаг хамгаалсан боловч одоо чулуун улам хорсолтой жанчиж байгаа шүү дээ гэж бодтол ард эмэгтэй хүний уйлах сонстов. Эргэж харвал хоёр хүүхэд хөтөлсөн дулмаа үлсэн секси нүдэн бүлцийн уйлсаар дагаж явбаа. Дулмаа минь би их буруу хэрэг хийх хамт очиж чулуунтай ярилцъя гэсэн чинь тэр учир тоймгүй уйлан. Би чамайг гондоосон. Гэвч одоо чамд хэрэгтэй бол хүүхдэд дагуулад мөлхөөдч болсон дагна. Чулуунд дахин эргэж очихгүй гэд чулуунтай өнгөрүүлсэн зовлонд амьдралаа ярьлаа. Анхны хүүхэд нь осолдоод дараагийн хүүхэд нь 5 нас хүрчээ. Гидсэнд байгаатайгаа 4 хүүхэдтэй болсон боловч чулуун өөр нэг хүүхэнтэй нөхцөж дулмаад хідэн хүүхэдтэй нь үзэж чадахгүй болоод бараг өдөр бүхэн үргэлж хөөдөг болсон байна. За тэгээд дулмааг хідэн хүүхэдтэй дагуулж ирээд одоо болтол бид хоёр бэбидээ түшиг болж хүнээс гуйхгүй. Гэхдээ хүнд илүүчлэх юмгүй амьдарч байна. Гидсэнд нь ирсэн хүүхэд гараад одоо 2 настай хөөхөн амтан бий. Нэр нь Баатар гэдэг. За мөн дүрсгүй ир бий дээ. 3 том нь пионерын лагер цэцэрлэгт байгаа. Баатар дулмаа хоёр маань миний цалин аваад тэд нарыгаа эргэх гээд явсан. Гэж хэлээд доржгой босож гэвч рүү очин улам бүр тодорч байгаа нарны зүг харан зогсон. Чулуун хайчсан бэ гэж би тэсгэлгүй асуусанд доржгой эргэж харлахгүй. Мэдэхгүй. ертөнц бузарлаад л нэг газар явж байгаа байх гэв. Алсад дэрзэний дуу сонсогдоход бид хоёр гарлаа. Нар зүүн уулын толгой дээр гараад алтан шар гэрлэн ертөнцөд чинөөдөр ихэлснийг тунхаглан цацарч байв. Дэрзэн зогсоход түүнээс хүүхэд хөтөлсөн цэнхэр дээлтэй хүүхэн буугаад инээсээр бидэн рүү ирлээ. Тоглоомын шинэ машин барьсан хүүхэд аава миний машиныг хараач гэсээр гүйж ирэхэд доржгой өгтөн тэрч аваад үнсэх зур өчигдрийн миний өгсөн чихрийг энгэрийнхээ өврөөс авч үлээгээд өгөв. Бид хоёр цалингаа аваад хотын хоршооны ямиг бүгдийг нь хамж аваад ах нартаа бэлгэлчгээд арай гэж нэг машинтай ирлээ гэж дулмаагаан нэмсэглэн хэлэхэд нь гэрийн нэрвод лаага идсэн ч луванга идсэн ч хамаагүй шүү дээ гэд доржгой инээхэд нүднийх нь гүнд шингэсэн гуниг баярын очоор солигдов. Энэ үед доржгойг харахад их үер юм уу? Салхинд хэсэг мөчрөө хуглуулсан боловч ялж гараад навч дэлгэн байгаа бүдүүн Уильяс шиг байв. Тэгэд би энэ хүний амьдралын ноён нуруу хугараагүй юм байна. Хугалж дийлэх хүч байх ч үгүй юм гэж бодсон билээ. Төгсөв.